гой танилцсан намайг Баццэг гэдэг. Би тусгаар тогтносон өрөн ирэхэд бүтэн Монгол улсын иргүн гэж хэлдэг болно гоё. Гэхдээ би иргүн болохоор хичээж яваа тийм Монгол улсын нэгэн Швейцар улсад амьдран суугаа хүн байна. За танилцж байгаадаа маш баяртай байна. Оюунлаг хүмүүстэй танилцахаар бүр ингээ нэг хэмэр сэргээд гэдэг шиг сэтгэл зүрхний гал асаад байдаг байхгүй юу? Олон ийм хүмүүс хоорондоо ингээ уулзалтах нь өнөө цагт бүр нөгөө ус агаар шиг хэрэгтэй байна гэж би боддөө штэ. За миний зүгээс болохоор зэрэг намайг Сэтв Сүрэнгийн Ням Дэлгэр гэдэг. Одоо Чех улсад 2005 оноос хойш ажиллаж амьдарч байна. Би Монгол хүн гэж хэлэх дуртай. Монгол гэдгээрээ бахархдаг, үнэхээр огшдог. Тий. Монгол хүн болж төрсөндөө баярладаг. Нэгэн тий игэл бүсгүй байна. Тий Монгол ээж байна. Одоо цаг үед одоо хүний нандин ам бидний амнаас гэдэг ч юм уу хүн гэдэг үн цэнийг жоохон одоо үнгүүдэлээд байгаа юм шиг санагдав. Бидний одоо тэр эзэмшин мэрэгжил мэддэг чадвар, уур чадвар тэр бол одоо 7-8 дахь асуудал болох гэдэг. Яг үнэ. Хамгийн түрүүнд бид нар чи үн цэнтэй өвгдээцэн үргэлжлэл юм шүү гэдгээ ойлгож явах хэрэгтэй болоо гэж би боддгийн. Яг үнэ. Би хинбэ гэдэг чинь бүр чухал байгаа байхгүй тий. Би хинбэ гэдэг чинь л бид нарыг ингээд уг үндэс язгуурлуу маань оруулчихж байгаа байхгүй юу. Би чи хаанаас үүсэл гаралтай илээ. Би хинбэ яах гэж ирсэн. Азар одоо цагт бол нэг баг бүүн болж юм тийм ээ. Би одоо яах гэж ирсэн бол, яах гэж төрсөн бол сүнсний зорилгоо олмоор байна гэдэг юм яваад байгаа нь би бүр айгаа баяртай байдаг ш. За ашгүй дээ. Ингээ олон хүн өөрийгөө мэдээсэ гэж боддог байхгүй юу. Хинбэ гэдгээгээд тий. Тийм жамара гэдэг юм уу хүмүүс ягдгүйл энэ нийгэм орчлон хорвоо ертөнцийн мэдэх тийм гарцаагүй цаг үеийн тулгын шаардлагатанд ороод байгаа юм болов уу те нэг талаараа. Яг үнэ. Маш олон. Би уулын багангийн багшийн мэрэгчлээ. Багш гэдэг мэрэгчлэрээ маш их бахархдаг, хайрладаг, маш их хүндтэй мэрэгчлээ энэ тийм ээ. Тэгээд яг хуу бас нэг хэсэг ичиж явсан гэж. Яагаад гэхээр зэрэг нөгөө өөрийнхөө хүсэж мөрөөдчихсэн тэр сайхан мэрэгчлэрээ ажиллагаа болсон үед хүмүүс намайг багшаа гэдгээр айгүй хэцүү санагдтiin мэлээ. Нөгөө яг хийх ёстой ингээд үүрэг даалгавраа гүйцэтгээгүй байхад тий одоо би тэрийг хийхгүй байхад хүмүүс намайг багшаа гэж хэлэхээр бүр ингээд яс хавталцаад байгаа байхгүй юу. Яа ямар хэцүү юм бэ гэж бодоод айгүй жаахан нуудаг байсан яг үнэ хэлээ. Тэгээ одоо сүүлийн үед харин үгүй нэгэнтээ эзэмшсэн юм чинь угаасаа миний зүрх сэтгэлийн дуудлага миний бахархал штэ гэж бодонгот одоо бол хэлэхдээ бүр ингээд бахархалтай хэлдэг болсон. Тий. Багш гэдэг бол маш нандин чанар. Ялангуяа багангийн багш, энэ цэцэрлэгийн багш гэд тийм ээ. Багш нар бол хүмүүсийг багаас нь уг нь ингээд төлөвшүүлж байгаа юм байгаа шүү дээ. Нийгэмд бид нарыг нийгэмд тийм ээ хүмүүстэй яаж харилцах вэ гэдэг дээр илүү дэмжлэг үзүүлдэг хүн баггүй юу багш гэдэг хүн. Бид нар багш нарын би бол боддتي ингээл хүмүүстэй одоо цагт жаахан ингээ багшийн нэр хүнд унжаагаад сэтгэл жаахан өвддөг. Тэгээ хүмүүс ихэнхдээ жаахан тэгж дайрч орж ирдэг л дээ. Багш нар одоо боловсролын систем болохгүй байна. Багш нар юугаа хийдэм бла 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 гэх. Тэгэнгүүт би хүмүүсийг та 35 үсгийг хинээр заалгасан бэ? Танд бичиг үсэг заасан хүнийг та хин гэж дууддаг байсан бэ? Гэ асуучмар санагдаад идэх байхгүй. Тэгэхээр чи тэр хүн багш л гэж хэлмээр юм шиг санагдаж байгаа байхгүй. Бид нар бол харьцангуй нэг үе нэг талаас нь харахаар өөрсдөө гэсэн боловсрыг олсон харууг тэр бичиг үсэг ном эрдэм суралцах тэр замаа нээлгсэн ер нь бол бүрэн улс бүгд ийм бүрэн тусгаар тогтносон улстай байсны хүчинд өнөөдрийг хүртэл ер нь бол ингээд чижсэн боломтой алдаагүй яваад ирсэн л байгаа юм л да. Тэрний яг хүмүүс чинь багш нар байсан. За яг хуу дараа нь тэгээ боловсролын систем бидэрт олгогдчихсэн.
зарим нэгэн алдаа оноотой юмнууд зөндөл байгаа. Тэр бол дараагийн бүр хамгийн сүүлд яригдах асуудал. Тий. Тэгээд альва зүйл ер нь бол зам ёсороо л явж байгаа дөө гэж л ботчмоор байгаа байхгүй тий. Альва зүйл 7 оноо байна, шинжлэх юм байна, хуучрах зүйл байна. Өнгөрсөн одоо ирээдүг бид нар чинь ингээ холбоод явж байгаа хүмүүс шүү дээ гэдэг утгаар нь харахаар нэх бүх юмыг бас нэг шүүмжлээл төгсрүүлгээл баймааргүй байгаад байгаа юм л та тийм ээ. Хүн чинь бас ингэдэг юм байна. Танд бас тийг санагдаж байна уу? Одоо ингээ олон жил гадаад амьдраад ирэхээр угаасаа өөрсдийгөө хүсэн үсээгүй гадныхантай харьцуулах тийм бид нар чинь ингэдэг юм байна штэ бид нар ингэдэг юм байна штэ гэд ингэж ялгаа харагддаг те. Зөндөө харагддаг шүү дээ. Тэрний болтооч. Зөндөө харагддаг. Би анх ирчээ. Ер нь бол олон хүмүүс тэгж хэлдэг шүү дээ. Манай монголчууд маш хурдан дасан зохицох чадвартай. Хэлийг нь маш хурдан сурчна. Тэгээ ямар ч ажил дээр очсон хэлийг мэдгүй хэрнээ зүгээр л ингээд хараад гар хөлийнх нь хөдөлгөөнөөр сурчдаг байхгүй юу. Тэгэнгүүт чинь яах аргагүй бид нарт нэг тийм нандин чанар байна гэдгийг мэдэрчсэн. Тэгээ нөгөө талаас энэ маш сайн чанар. Нөгөө талаас миний нэг гадаадад ирээд эмзэглсэн юм юу юм гэхээр зэрэг Монгол ингээд залуу хүүхдүүд маань нэг хүүхэд те би монгол гэж хэлээсээ ичдэг гэхэд би бүр чочж ирсэн байхгүй юу. Яагаад гэд. Тэгээд ингээд бодож байгаа байхгүй арайч те. Одоо ингээд залуучууд маань монгол гэж хэлэхээс ичнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Монгол өв уламжлалт бид нар ямар сайнхан хүмүүсийн өвөг дээдстэй билээ. Ямар ингэж Монгол улс шиг үүх дүүхтэй ийм том эзэнт гүрэн байгуулж исэн ийм улсын үр сад байжээж яагаад Монгол гэдгээс ичнэ гэж энэ би монгол хүн гэдгээрээ хүүхдүүд залуучууд маань бахархдаг байгаасай. Тэгээ яаж би энийг ингээд хүмүүст ойлгуулах юм болоо гэд сэтгэлж хэлж ирсэн. Тий. Тэгээ энэ дэр нэх гоё чи бүр нэг огшоочлоо л доо. Бид нар ингээд одоо яг би ингээд хичээлүүдээсээ сураад явж хахад хичээл дээр маань яригдчихсэн зүйл Монгол хүн, Монгол газар гэдэг маань бүр Монгол эх орон маань, Монгол газар маань бурхад бууж цэнгдэг газар гэдэг үгийг сонсч байсан. Бидний өрссөн төрсөн газар маань тийм сайхан эрчим энергитэй байгалийн жамаас. Нөгөө талаараа Монгол хүн гэдэг бол 7 дээд өвөг дээдсийнхээ зүм бэлгийг авч төрдөг юм гэж бас сонсч байсан байна. Тэгээ дээрээс нь бүр нэмж хэлвэл бүр гоё юм. Монгол хүн оюун бэлэг, зүм бэлэг, арга бэлэг гэсэн 3 бэлгийг авч төрдөг юм. Монгол хүн бүр ийм 3 бэлэгтэй байдаг юм. Тийм болохоор хаан ч явсан монгол хүн газар дутаггүй бүх ингээд тэргүүлж идэг. Гэдгийг сонсонгууд тийш гэж бүр ингээд огшоод байгаа юм чи. Сургалтандаа гэд ярьлаа л да. Та ийм тусгайлан ямар сургалтанд сурдаг энэ талаараа танилцуулаач. Яг үнэн. За юу яамаар лээ. Ханаас нэхлэх вэ гэдэг шиг гадаадд байхаараа бид нар чинь ингээд илүү их орондоо ингээд улам татагдаад те энэ гадаадынхан хөгжөөд энэ гатныхан ийм гоё байгаа шиг их орон нь ингээд хөгжөөсэй гэж боддог байхгүй. Гэтэл яг энэ шиг ингээ хөгжихгүй штэ гэдэг дээр маш их поинт өгд. Яавал би ингээ их орондоо жаахан ч гэсэн хувь нэмэр оруулах вэ? Яах вэ? Ийм сайхан болмоор байна гэд ингээ байгаа газараа хараад атархаад байгаа юм чи. Яг тий. Тэгэл явж ийн. Тэгээ дээрэс нь ном сонио уншиж явж байгаа. Би чинь ном унших дуртай л та. Тэгээд Пакинхэ гэд номыг уншаад тэнд солонгос хүмүүс яаж их орныхоо төлөө ингээд тий хүн бүрийн хувь нэмэртинд оруулаад солонгосчууд энэ Германд ирээд хүний хүүр угаадаг ажил хийгээд ингээд цалингаа их орондоо явуулж исэн гэдэг тэрийг уншиж хахад би уйлж исэн. Хүмүүс ингэж их орныхоо төлөө юм хийд юм биш, ингэж зүтгэд юм биш. Тэгж хахад би юу хийж байна? Би яамаар юм бэ гэдэг нэг талаасаа нөгөө талаасаа баг би болтгсон бол өстой ерөнхийлөгч болоод энэ Монгол улсыг хөгжүүлчмээр байна шүү дээ. Үдээ зэрэгтэй болгочих энэ Чех улсад байгаа шиг тэр хөгжлийн гарц байна биднэрт боломж нь байгаа юм байна гэдгийг хараад маш их өгшөжсэн. Тэгээ ингээл янз бүрийн сургалтуудад орж явж байгаад төр ёсны хичээл гэж хичээл үзэж эхэлсэн байхгүй юу? За Тэгээд энэ төр ёсны хичээл гэдгээсээ үзээд бүр хүний сэтгэлийн гал монгол хүн бүрт сэтгэлийн гал гэж одоо хүн бүртэл байдаг байх. Би одоо нөгөө гадаад биш болохоор монгол хүн бүртгээ ярьж байгаа шүү. Тэгээд сэтгэлийн гал гэж зүйл бий. Хүний тэр сэтгэлийн гал ассан цагт бүх зүйлийг хийж чадна.
одоогийн байдлаар яг манай монголчууд жаахан сэтгэлийн гал нь бүхсэн байна уу даа л гэж зүгээр харагддгийг. Тэгээд энэ хичээлийг уншсанараа энэ хичээлд ороод энэ сургалтанд ороод миний бүр үнэнхээр энэ нэг монгол хүн гэдгээрээ бүр бахархаад хэний ч өмнө би монгол хүн гэж хэлэхээсээ айхааргүй болсон. Тэр гал маань асаж эхэлсэн байхгүй юу. Тэгээд энэ хичээл дээр болохоор зэрэг өмнө бид нар би бас ингээл боддог надтай адилхан боддог олон хүн байдаг баг. Төр гэдэг маань хол зүйл тий. Надаас бүр хол тэр нэг сургууль соёл төгссөн боловсралтай тусгай хүмүүс тэр төрийг авч явдаг баг гэж боддог байлаа. Тэгжэнгуудаа одоо ингээ болохоо байлаа гэж маш их төрөө муулж ин төрд гарсан хүмүүсийг муулж ин гэд ингээ ярангууд одоо би ойлгож эхэлж байгаа байхгүй юу. Яг энэ төр гэдэг байгаа маань биш юм байна. Энэ төрийг бүтээж байгаа хүмүүс маш их учир байгаа юм байна. Ямар хүмүүс тэр төрд ордгийм бэ гэж сонирхож эхэлсэн. Тэгэнгүүт өөрөө бас тэр төрд ормоор шүү болдгсон бол тэгэнгүүтээ судалж эхлэе. Тэгээ хичээлээ үзэж эхэлсэн. Ямар хүмүүс төр барьдгийм бэ? Төр гэж яг юу юм бэ? Ямар мэдлэгтэй байвал тий би ингээд одоо Монгол улсаа улам хөгжүүлэх Монголын хувь заяаг тэгш дүүрэн байлгахад би яаж хувь нэмэр оруулах вэ гэдэг дээр энэ хичээлүүддээ ороод энэ хичээлүүдийг үзээд маш их ойлголт авсан л та. Нэг зүйлийг бид нар аягүй сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагддгийн. Төр гэж та түрүү хэлсэн шүү дээ тий бид нар ингээ хол тустай юм шиг авч үзээд байна. Төр гэдэг чамаас хэлдэг, чамаас хэлдэг, биднээс өөртөө хэлдэг юм а гэдэг зүйлийг бид нар өөртөө ингээд он цагийн туршид ингээд туулаад ирсэн юм надад болдог ч юм уу. За олон хүчин зүйл байгаа. Ямар ч байсан өнөөдөр бол энгийн нэгэн хүн малчин ч бай, тариачин, адчин ч бай хэн чамаагүй ер нь төр надаас хэлдэг юм а гэдгээ мартчихад байна тийм ээ. Тэгэхээр бид төрийн боловсрол сонгуул өгөх эрхээ эдлэгч гэдэг юм уу төр улсынхаа захиргаанд яаж оролцох вэ? Би энэ улсын нэг иргэн нэг хэсэг болоод амьдарч байгаа учраас энэ төр энэ миний идэх талхны мөнгөч гэдэг юм уу энэ бүхэн чинь надаас хамааралтай юм байна шүү гэдгээ ойлгохгүй яваад байгаа юм байна бид нар. Учир нь талаарх боловсрол мэдлэг биднэрт ерөөсөө тодорхой босцоо юм тийм ээ. Алигаа ч хамруулчаад ах шиг байгаа юм. Ингээд яалгүй бид нар ингээд тодорхой хэмжээний энэ цэгцтэй мэдлэгийг олж авахд хүн болгон төр часны тухай, айл гэрийн тухай монгол хүн байхын ахуй боловсрол гэж их ярьдэн шүү дээ. Яг. Тэрнийг бүрэн утгаар нь өвгдийнхээ ухаанаас тоцож авах хэрэгтэй юм байна гэдэг юм би бас сүүлийн үед аягүй их бодоод яваад байгаа л та. Тэгэхээр энэ системтэй сургалтыг яг ямар байгууллагаас яаж зохион байгуулад олгоод байгаа та энийг бас магадгүй өнөөдөр би энэ талаар мэдмээр байна юу юм бол яадгийн бол гэж сонирхож аваа хүн байх юм бол аваад хурж болох юм тийм бол ямар байгууллага хэн гэж хүн юу заагаад ингээд байна те хаашаа хандвал түрүүн би хэлсэн тийм ээ төр жасны хичээл үзлээ төрийн тухай ойлголттой боллоо гэдгээд чиний түрүүний хэлж байгаа яг үнэн бид нар мэддэггүйгээсээ болоод мэдлэггүйгээсээ болоод үнэхэрийн харанхуй явж исэн юм байна гэдгийг би бол бидээр одоо ойлгож байгаа байхгүй юу тэгэхээр над шиг зөндөө олон хүн байгаа тийм болохоор зэрэг би бас тэр хүмүүстэй уриалаад яг чим нь маш гоё гаргалгаа гаргаж өгсөнд баярлалаа тэгээд мөнх буюу Монгол өв наран хүрээ гэдэг гишүүдтэй үйлчлэх төрийн бас байгууллагад удаагүй байна. Дөнгөж одоо үйл ажиллагаагаа эхлээ явж байна. Тэгээд энэ Монгол өв наран хүрээ мөнх гэдэг байгууллагын маань одоо зорилго нь хамгийн нэгдүгээр одоо соён гэгэрүүлье гэдэг дээр бид нар нэгдсэн байгаа байхгүй юу? Бид нар үнэхээр юм мэдгүй байгаад байна. Бүгдээрээ мэдлэг мэдээлэлтэй болёо гэдэг дээрээсээ ярьж байгаад энэ байгууллага маань хамгийн нэгдүгээр бид нар соён гэгэрүүлэх хэрэгтэй юм байна гэж ярьж байна. Тэгээд энэ байгууллагын маань үйл ажиллагаа маш гоё эхэлж байна. Хамгийн нэгдүгээр номоор эхэлж байна. Ном хэвлүүлсэн байгаа. Энэ Бурайд улсын зохиолч одоо би тэр гоё гуншингуудын яг ингээ бас тулгамдаа марцсан байх шүү. Катапо буюу монголоор готов гэж хүн. Монголоор орчуулвал нэрийг Катапо гэдэг хүний 5 ботном уг нь Оросын холбооны улсад бол маш дээгүүр ингээд уншигчдийнхаа уншигчдын хүсэлтээр ингээ 2 дугаар байранд ордог.
тэр зохиол сая Игэл хөвөн Тэмүүжин гэдэг ном хэвлэгдэж гарлаа 10,000 хувиар. Тэгээ 1-2 дугаар ботн хэвлэгдэж гарсан байгаа. Энийг Монгол мөнх гишүүдэд үйлчлэх төрийн бас байгууллагын маань дэмжээд, тэтгээд, хувь нэмрээ оруулаад хэвлэлтэнд ороод одоо ингээ 2 ботноо түгээгдэж байгаа шүү гэж хэлмээр байна. Ямар гоё. Тэгээ нэгдүгээрт бид нэр номыг хэвлүүлсэн байна. Одоо хоёрдугаарт болохоор зэрэг бидний хоёрдугаар зүйл юу вэ гэхээр хичээл сургалт явуулдаг. Сая миний ярьсан тийм ээ хоёулагийн ярьсан хичээл сургалт явагдаж байгаа. Энэ хичээл сургалт маань хамгийн нэгдүгээрт төрт ёсны хичээл буюу бид нар одоо Игэл хүн те Монгол хүн бүхэн мэдчих тэр мэдлгүүдийг түгээж байна. Энэ хичээл сургалт маань бол хүсэж байгаа хүн бүрт нээлттэй сургалт явагдаж эхэлж байгаа. За тэгээд энэ мөнх гэдэг төрийн байгуул гишүүдэд үйлчлэх төрийн бас байгууллага маань Монголд офисоо нээгээд одоогийн байдлаар юу гэдэг вэ? Улаанбаатар ихтлгүүрийн шинэ байгуулагдсан Улаанбаатар ихтлгүүрийн баруун хойд талд Press Tower гэдгийн 9 давхар 908 тоотод офис маань байрлаж байгаа. Тэгээд хоёулаа энэ ярилцлагынхаа дор бараг бичээд үлдээсэн дээр байх тийм ээ холбогдох дугаарууд юм. Миний мэдж байгаа яг одоо хэлэх дугаар бол нөгөө офисын дугаар маань 77 22 9008 гэдэг дугаараар холбогдож бас болно. Тэгээ энэ дугаараар холбогдоод Монгол Өв Наран хүрээ мөнх төрийн бас байгууллагын маань тухайн мэдээллийг авч болно. Дээрээс нь хичээл сургалтын маань тухай бас мэдэж авч болно гэж хэлмээр байна тий. Тэгээд түрүү нөгөө төр гээ ярьсан дээрээс нэг юм хэлмээр санагдаад бодлоо нөгөө чи Монгол ахуйтай холбогдоод гээ хэлцэж би бас хэлмээр санагдаад ах юм л та. Тэгээд үнэхээр юу гэдэг юм блэ төр гэдэг маань манай монголчууд нөгөө гэрт амьдарч ирсэн тийм үү. Яг тэрнгээр маш гоё хэлдэг юм блэ л те. Төр гэдэг маань ерөөсөө одоо айл гэр юм аа. Айл гэрийн аав маань төр, засаг маань ээж юм аа. Гэтэл бас төрийг нөгөө Монгол улс одоо юу гэдэг юм Монгол улсын төрийг гэрээр зүйрлвэл тоон нь төр юм аа. Тэгээд өн хан баг гэд тийм ээ ингээд төшөг тулгуурууд одоо юу гэдгийг тоон төр юм аа. Хоёр баг нь ёс юм аа гэдэг ч юм уу ингээд ёс зүү юм аа гэдэг юм уу. Өн одоо хан нь ингээд тий төрөө төшөж тулах ингээ өннүүд буюу тэнд ингээ зүтгэдэг хүмүүс юм а гих мэтчлэнгээр би одоо бас сандраад нэх гой тайлбарлаж чадхаа байлчлаа. Агуулга нь энэ. Тэгээ маш энгийн буулгадаг. Тэгээ дээрэс нь яг одоо ингээд буулж байгаа юм биш. Ерөнхий байдал ингээд харагдаж байгаа нь болохоор бид нар нэг өнчөө хөвгтүүд шиг л байна шүү дээ. Аав ээж байхгүй өнчөө хөвгтүүд шиг Монгол хүмүүр дор дороо хичээж байна. Амьдралын төлөө үнэхээр хичээж штэ амьдрах гэж хичээж байна. Харин одоо ингээд бүгдээрээ төрлөөгөө оролцоод ааваа ээжээ төр гэдэг маань ард түмнийгээ харж хамгаалж одоо асрах ёстой байгаа аахгүй юу төрчсөн маань одоо ингээд хар ухаанаар л хар үгээр хэлж байгаа шүү уучлаарай. Тэрийг ойлгоод ирэнгүүт бас нэг энэ Монгол Өв Наран хүрээ нэгдэх шалтгаан болно. Бид нарын бас энэ яагаад энэ нэгдэл хүрээ маань үүссэн юм бэ гэхээр зэрэг эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй хүмүүс ив иер нэгдъя. Бид нар бүгдээрээ нэгдэх хэрэгтэй байна одоо. Чин сэтгэлээрээ зөв замаар бат ингээд чин зөв бат замаар нэгдъя гэж байгаа. Энд одоо хин ямар нэгэн намыг хин нэгэн хүнийг одоо юу гэдгийг чирний буруу тэрний буруу гихгүй. Биднэрт ямар боломж байна? Бүгдээрээ сурах юмаа суралцъя, хийх юмаа хийя гэдэг дээрээ төвлөрч байгаа. Бүр хүн болгоно л өөр өөрийн гэсэн мөн чанар байгаа тийм ээ. Мөн чанар гэсэн чинь бас л илүү юм ярмаар санагдаж авчих. Манай монголчуудын гол мөн чанар юу вэ гэхээр зэрэг бас хайр. Манай монголчуудыг ямар ч гадныхаа очсон монголчуудыг найрсаг гэж хэлдэг тийм үү. Гэтэл эзэн Чингис хааны үеэс монголчууд мандан бадарч исэн тэр 13 дугаар зууны үед гэдгийм үү. Энэ үед ерөөсөө биднэрт тэр том эзэнт гүрэнд үйлчилж исэн 3 хаан зүйл байсан байгаа аахгүй юу? Найр тавих ёс, хүндэтгэх ёс,
ам сахих ёс гэдэг энэ гурван зүйлийг бүгд эрхэмлэн дээдэлдэг байсан байж байгаа. Хүндэтгэх гэдэг уул нь бол энэ хүндэтгэх гэдэг юм бидний үед бол байсан байхгүй 60 70 80-аад оныхан бол маш сайн мэднэ хүн ахтай дээлцэхтэй гэдгийг. Одоо яг гоо зүгээр ингээд юу гэдгийг яг харахгүй нийгэм өөрчлөгдөж байна тийм ээ ардчлал орж ирж байна. Энэнгээрээ болоод бид нар одоо баг нөгөө ахмаднууд нь хоцрогдсон болоод одоо нөгөө 70 80-аад оны юм бити яриад гэхээр нөгөө нэрээ хоцрогдоод байгаа ч юм болоо гэд бас нөгөө дүүлийнхээ дууг сонсоод бид нар ч үгүй гаргаж хэлж чадхаа болчихж байгаа байхгүй яг үннийг хэлэхэд ингээ амаа хамгиж байгаа байхгүй за одоо энэ залуучуудын маань л зөв юм байна бид нар хоцрогдсон юм байна гэд маш их арагшаа сууж исэн. Одоо бол ойлгож эхэлж байна. За нийгэмтэйгээ бид нар хөл нийлүүлэх хэрэгтэй юм байна тий залуучуудыгаа бид нар дэмжих юм байна бас ухаанаа хэлэх ёстой юм байна түүнээс бас ингэж зоргонд нь орхиж болохгүй мэн гэдгийг одоо бол хараад байна л та тийм болохоор би бас тий нэг ч хүний гисэн хүний дуу хоолой энэ нийгэмд хэрэгтэй штэ гэж зэрэг гаргаа ярьж байгаа байхгүй юу тийм маш их баярлалаа. Тэгэхээр алтан дэдний аялгуун дээр ингэж гадаг штэ нэг хуучныг агуугаа үлэмжгоо болгох гэж гардаг байхгүй. Тэгэхээр юу жилж яах вэ гэхээр нэг хуучин зүйлийг улам илүү гоё баяжуулаад цаг үе одоо цаг үе болон одооныхаа сайн сайхантай сүлэлдүүлж холилдуулаад гоё бүтээх хэрэгтэй юм а гэж л ойлгоод байгаа. Тэгэхээр яг бид нэр өөрсдийгөө голж юм аа л эсвэл түрүү үе муу жиж авыгаа хоцрогдсон гэж болохгүй л да ирээдүй чаа явахын тулд зайлшгүй туулж өнгөрсөн түүхээ бид нар зайлшгүй мэддэг байх шаардлагатай байна. Тэгэхээр судалгаас өөр аргагүй. Тэгээ хоёулаа нэг түрүү их гоё ингээ хэд хэдэн сэдвийг холиод ярьчлаа. Тэгээ эхний юу ярьсантэй одоо бид нар яагаад төрч ёсны боловсрал эзэмших зайлшгүй шаардлагатай юм бэ? Хоёул энэ дээр яг төвлөрөөд ярил л та тийм. Бид нар ингэснээр яах юм бэ? Зайлшгүй мэдэх нөгөө бааз мэдүүлж авах уу гэдэг байгаа шүү дээ тийм Монгол хүмүүс. За тийм. Явчих юм болоо тийм. Тэгээ яг энэ төр тэгээд бид нар өнөөдөр ингээд зүгээр төрч ёсны боловсрал гэж ярихаар амар хол юм шиг сонсогдоод айгаад байна шүү дээ тийм. Энийг энгийн болгохын тулд хоёул жишээ болгоод ярил л да. Таны амьдрал юм бэл те та энийг мэдснээр өнөөдөр яг юу бодож байна? Юу ойлгосон юм? За нэг л яг нэг ийм нөгөө шууд асуултыг орж ирсэн чинь сонирхолтой юм шүү. Тэгтээ мэдгүй байна яг нэг гоё ингээ одоо юу гэдэг номын үгээр ч юм уу мэдгүй санаанд орж ирэхгүй л байна. Тийм зүгээр яг хөө миний ойлгосноор бол одоо юу яаж төр ёс гэдгийг мэдснээр төрөө бид нар ер нь бол ингээд төр гэдэг үгнийхээ учрыг мэдгүй, утгыг мэдгүй л чигийг мэдгүй л явж исэн юм байна л та. Гэтэл миний хувьд бол одоо энэ төр ёсны хичээлийг үзснээрээ нэг чиг шугамтай болчихж байгаа байхгүй юу? Бид яг хаашаа явж байна гэдгийг би өөрөө харж эхэлж байна гэсэн. Зөвхөн миний амьдрал дээр гэхээр зэрэг би түрүүн хэлжсэн шүү дээ. Яаж би одоо энэ хүүхдүүдийг тий Монголоо мартуулахгүй байх вэ? Хэдэн хүүхдүүдээ бүгдийг гадаадад авчираад энэ хүүхдүүд ч одоо ингээд харийн боловсралтай гадныхнаа ингээд гадны бодлохоор баг угаагдаад ингээд амьдарчиж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт би одоо энэ гацаа намайг ер нь эцэст яг ийш оруулж ирж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ одоо орж ирээд би энэ хичээлүүдэд үзээд явангууд зөвхөн би хүртэл те энэ Монгол улсынхаа хувь заяанд хувь нэмэр оруулах хэрэгтэй юм байна. Энэ төр гэдэг зүйл надаас шалтгааллах юм байна. Төрд очиж байгаа хүнийг би сонгож байгаа юм байна гэдгээ ухаарч эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо юу гэдгийг минийхэр болвол одоо дахиад асуултаа төөрөлдөд айгүй олон юм гарч ирэх гэдэг наараа. Айгүй олон юм ингээд яг нэг төр гэдэг ийм бүтцийг бид нар одоо өнөөдрийн бүх хүмүүсийн ойлголт бол одоо юу гэдгийг те ингээд асар хол надад хамаагүй эдэргэсэн юм яриад байгаа штэ. Яг гэдэг үг хэрэглээд байгаа те. Гэтэл чин тэр төр гэдэг зүйл надаас эхэлдэг юм аа. Би тэр төрийг төрд очиж байгаа хүмүүсийг өөрийгөө төлөөлүүлээ сонгоцсон юм а гэдэг ойлгохгүй штэ тий. Тэр төр гэдэг зүйл чинь ариун голомт хэвээрээ байгаа. Уг нь бол ариун голомт байхгүй юу? Бид нар л өөрөөр очиж ингээд муу үгээр одоо юу гэдгийг дээ бүдүүлгээр хэлэх юм бол ингээд байж болох хамгийн муухай хүмүүсийг ингээд сонгож аваачаад тавьсан байна штэ. Одоо нэг ийм цэвэрхэн сав байж итэл чинь бид нар аваачаад нэг бохор юм нэмэд хийчихтэй л адилхан л болоод байна л та. Юу гэдгийг те ойлголт байхгүй болохоор бид нар буруу хүмүүсээ сонгоод авчиад тавьсан байна шүү дээ тий.
төрт улсын талаар мэдлэг боловсрал суур юм биднэрт огтосооч алга байсан юм. Монгол хүн болгонд л уул нь бол юу юм бэлээ. Миний хувьд болохоор зэрэг ингэж бодож байна л да, төрт ясны хичээлээ үзэж ах төр гэж юу юм бэ гэж хахад ер нь бол монголчууд альва зүйлийг ингээд нэг 3 шаттай авч явж байсан л юм бэлээ л дээ. Нэг хараа хандлага ойлголт гэж нэг юм гэдгээсээ улбаалаад одоо түмний төвшөнд, төрийн төвшөнд, тэнгэрийн төвшөнд гэдэг ийм 3 үе шаттай байдаг байсан байна. Тэгээд төрийг болохоор зэрэг тэнгэрээс газарт буусан тэнгэрийн зарилгаа гэж авч үздэг байсан байна. За төр гэдэг нь тэгээд савслагт байдаг зүйлээ гэж авч үздэг байсан юм байна л та. Тэгээ энээс нь ингээ үүдээд бодохоор зэрэг далайн их итгэл сэтгэлийг олвол гэж Чингис хаан маань хэлсэн байдаг. Тэгэхээр энэ төр гэдэг зүйл маань бидний оюун санаа, бидний итгэл сэтгэлийг агуулж байгаа тэр зүйл юм байна гэж би хүлээж авч байгаа байхгүй юу? Ойлгож авч байгаа байхгүй юу? Тэгэнгүүт хүн болгон энэ эх орноо гэсэн бидний тэр сэтгэл тэр төрийг бүтээж байгаа юм байна гэж ойлгож болохоор болчихж байгаа байхгүй юу, тийм ээ? Хүн болгон эх орноо сайхан болгоё гэдэг штэ. Энэ их итгэл сэтгэлийг бид нар хуримтлуулж өргөж байгаа маань төр юм байна. Тийм болохоор өвөг дээдс маань аав ээж минь төрийн минь сүлд өршөө төрийг маш их дээдэлдэг байсан. Одооных шиг ингэж одоо юу гэдгийг бизнес хийж байгаа юм шиг тийм байгаагүй байгаа байхгүй. Одоо л эсэргээр олцоод байна. Тэгээ миний зүгээс одоо юу гэж харж байгаа нэхэр зэрэг түрүүний нөгөө яриад исэн юм маань одоо байхгүй л олцоод байна л та. Зүгээр одоо юу гэдгийг тэр төр гэдэг ариун нандин байх зүйлийг одоо бизнестэй холиод амиргүй байна. Гэт бодохоор зэрэг ер нь бол ууган дээр үедээ бизнес одоо 8 хийдэг хүний хамгийн дээд нь 8 хийх ухаан мөө. Гэхдээ төрд Чингис хаан маань төрд 8 чин хүнийг оруулахгүй гэсэн бүр тийм цаацтай байсан юм билээ л дээ. Тэгээ ингээ бодохоор зэрэг одоо бол бид нар ингээ сонгуул гэдэг нэрээр үнэндээ бидний төрд нөлөөлөх бидний хувь нэмрийг хаачаад байна гэж харагдчихэв. Гэтэл одоо юу гэдгийг одоо бол бид нар юу л байна л да, нэг мөрөөдөл гэдэг жижигхэн юм дээр энэ ардчлал гэдэг юмар ардчлалингууд яг эрхчлөө гэдэг зүйл орж ирж байна. Бид нар 13 дугаар зууны үед юм өвөг дээдс маань маш жинхэнэ эрхчлөөтэй амьдарчсан байгаа байхгүй юу? Үгээ хэлдэг аах цахтай эрхчлөөтэй байсан бол одоо тэр их сайхан эрхчлөө зөвхөн нэг юм хувийн зөвхөн одоо нэг юу гэдэг 7 газар л бид нарт ингээ хувийн эрхчлөө, хувийн өмч гэдэг өгөөд бүх юмыг ингээ нэг жижигрүүлсэн байна гэж харагдаж байгаа байхгүй юу? Зөвхөн ингээд өөрсдийнхөө төлөө нэг энэ л амьдралынхаа төлөө нэг байртаа олчих, машинтаа олчих гэд яваад байгаа чинь энэ улс орон маань төргүүдэд байгаа шалтгаан бас болоод байна. Бид нар тэр алсыг харахгүй байна. Төр гэдэг маань бид нар ирээдүйдээ үр хүүхдүүддээ их орноо бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгөх ёстой хүмүүс чинь бид нар шүү дээ. Гэтэл тэр төр гээд байгаа тэр төрд байгаа энэ нэг дээр байгаа гэж өөрсдийгөө төрөөс салгачаад зөвхөн энэ нэг өнөөдрийнхээ амьдралтайгаа зууралдаад зааг гаргачаад байгаа байхгүй. Гэтэл одоо бидний зөв зам юу вэ гэхээр зэрэг бид нар ирээдүйдээ их орноо бүрэн бүтэн байлгая, газар шоороо бүрэн бүтэн үр хүүхэдтэй өвлүүлэе гэж бодж ивэл өөрийн ирэхгүй тэр төрлөө хандах шаардлагатай болж байгаа байхгүй. Төр юу хийгээд байна? Төрд байгаа хүмүүс юу хийх ёстой юм бэ гэдгийг бид нар мэдэх шаардлагатай болчиход байна гэж би бол хараад байгаа юм л та. Тийм болохоор бид нарт сурах ёстой зүйл их байна, мэдэх ёстой зүйл их байна гэж л харж байна. Тэгээд зөвхөн нэг ингээд хувийн эрх ашгаар маш жижиг одоо юу гэдгийг би л энэ гэр дотроо сууж байгаа бол ингээд амар амгалан сууж ивэл энэ хажуу хөршид тэр юу гэдгийг хэрүүл зодоо болж гин үү, ухаангүй байна ч гин үү, аригдж гин үү хамаагүй юм шиг ийм байдал байлгаж болохгүй байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ бол үнэндээ эрх чөлөө биш. Зөвхөн бид нарыг нэг ингээ хувийн эрх чөлөө гэдэг юмар хязгаарлаад байна гэдэг юм л одоо явагдаад байна л та. Энэ бүхнийг бид нар мэдсэн болохоор одоо жоохон нэг ийм алдаа эндүү байгаа зүйлсийг бид нэр одоо засах хэрэгтэй байна. Мэдсэн юм чинь хэлэх хэрэгтэй байна гэдэг дээр жоохон поинтлчил байна да миний зүгээс. Одоо бол тэгэл нэг үзэл санаа, тиймч нам, иймч нам гэл нэг
Тэ? Маш ийм хураангуй хязгаарлагдмал тийм л болцоод байна. Энэ хязгаараасаа бид нар одоо нээлттэй байх хэрэгтэй байна. Гарах хэрэгтэй байна л гэж бодож байна. Энэ хичээлийг үзэхээр үнэхээр яг энэ нөгөө тархинд байгаа нэг хязгаарлагдсан хатуу ихтгэл үнэмшлүүд тэлж